За сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ бүтэн биеийг нээх 30 минутын йогийн хичээлийг орох гэж байна. Тэгээ энэ хичээл бол анхан шатанд бол зориулагдаагүй, бас бүр актер гүнзгий төвшөнд бол зориулагдаагүй. Анхан шатнаас арай жоохон хүнд, тэгтээ бүр хүнд биш. Ерөнхийдөө өмнө нь йогоор хичээллэж байсан хүмүүст зориулсан ийм 30 минутын бүтэн биеийн йогийг та бүхэнд хүргэх гэж байна. За йога хийхээс өмнө нэг бол үлэн дээрээ хоол идсэн бол 2-3 цагийн дараа хоол маань хагас шингээд хагас өлөн болсон үедээ хийвэл тохиромжтой байдаг. За завилгаас судлаас нүдэн анаад нуруугаа зэхлэе. 3 гүнзгий амьсгал хамраараа аваад амаараа гаргая. Энэ үед өөрийгөө яг одоо цаг оршихуу гудсан дээрээ бүх анхаарлыг авчраарай. Дахиад нэг. Дахиад нэг гүнзгий амьсгал авъя. Сайн байна. Одоо амаа жимигээд хамраараа амьсгал аваад гаргая. Гэзээ бөмбөлгөд амьсгал авъя. Дараа нь цээжээ өргөе. Буцаагаад амьсгалаа гаргахдаа цээжээ буулгая. Гэзээ хоош нь татъя. Бүтэн амьсгал авж гээ. Гэзээ эхлээд бөмбөлгөө дараа нь цээжээ дүүргээрэй. Амьсгалаа гаргахдаа цээжээ буулгаад хэвлийгээ хоош нь татаж хангалаарай. Дахиад нэг гүнзгий амьсгал авлаа. Хамраараа аваад хамраараа гаргая. Одоо амаа жимээгээрэй. За зөөлхөн хүзүүгээ тойрог эргүүлээ. Хүзөөний бүх талыг гой мэдрээд 3 удаан 2 хүзөөний бүх талыг гой мэдрээд сунгаарай. Эсрэг тал руу нь эргүүлээ. 3 амьсгалаарай. Амьсгал битгий төвжээрэй. Дахиад нэг. Хоошоо гэдээгт амьсгал авъя. Урагшаага эрүүгээ цээжиндээ наагаад бүхийгт амьсгалаа гаргая. За сайн байна. Зөөлхөн толгоогоо зэхлэе. 2 гар дээш нь амьсгал авъя. Гарынхаа алгыг дээш нь эргүүлээд хуруу хоорондоо салаавчлаа. Гэзээ гой татаа цээжээ дээш нь өргөе. Нуруугаа дээш нь сунгая. Газрын татах хүчнээс эсрэг гой нуруугаа дээш нь өргөж сунгаарай. Эндээс зөөлхөн баруун тал руугаа хазаая. За одоо бид нэр шавасана хүртэл гэзээ татаад кора барина. За амьсгалыг аль болох зөвхөн цээжин дээр буюу йогаг амьсгал аваад гаргаарай. Амьсгалаа гаргахдаа хоолойг хагас хавчаад хурхрах чимээ гаргая. Энэ бол ужаа амьсгал. Эсрэг тал руугаа хазаая. За одоо гэзээ татаа хавиргаа тэлээ цээж руугаа амьсгал авна. Гаргахдаа хоолоогоо түнх орчмоор хагас хавчаад хурхрах санаа алдахын голоор ужаа чимээ гаргая. Дээш амьсгал авлаа. За гарыг суллаад хойноо гарыг атгая. За амьсгал авч гаргаа хойноо гарыг атгасан хэвээр тохоогоо чангалаад мөрний урдуур цээжийг нээгээд өгөөрэй. Амьсгал авч гаргая. Атгасан гарыг атгасан хэвээр баруун талын бэлхүүсэн дээр наалаа. За эндээс хүзүүгээ мөн баруун тал руугаа хазайлгалаа. Сонголт зүүн талын хүзөө рүү мөрлөө орж ийн. Мэдрээд 3 амьсгалээ. За үргэлж одоо гэзээ татна. Тэгээд цээж руу амьсгал авна. Гаргахдаа санаа алдах хурхрах хоёрын голоор чимээ гаргаарай. За зөөлхөн толгоогоо зэхлэе. Гарыг буцаагаад хойноо
Мөрний урдуур сунгаад амьсгал авч гаргая. Зүүн талынхаа бэлхүүсний хажууд наалаа. За толгоогоо зүүн тал руугаа хазайлгая. За ер нь бол ухаалаг утастай болсноос хойш хүмүүс хүзүүний асуудал үүсэж эхэлсэн. Тэгэхээр яг одоо хүзүүг маш гоё сунгаж тайвширч байгааг мэдрээрэй. Амьсгал аваад гаргая. Хамгийн чухал нь амьсгал байдаг. Гарыг хойноо тэгшлээ, гарыг соллоо. За сайн байна. Дөрөв хөллөөд ширээ байрлал. Ширээ байрлал дээр хотоож байгаа бэлхүүсийг тойрог эргүүлээ. Хажуу тал руугаа хазаая. Дээшээгээ бүхийлөө. Буцаагаад эсрэг хажуу тал руугаа хазаагаад хотоолоо. 3. Яг хүүсний нүхээр тойрог зурж ийн гэж төсөөлөөрэй. 2. Хотоогоод хажуу тал руугаа хазаа шахаад нуруугаа бүхтийлгөөд буцаагаад эсрэг тал руу хазаайлгаарай. За нөгөө тал руугаа эргүүлээ. За стресстэйж бухимдаад ирэхлээр хүний гидэс ходоод дагаад стресстэйж байдаг. Яг одоо хөвлийгээр тойрог эргүүлж байгаа үед хөвлийн хэсэгт цугласан бүх стресс тайлагдаж байгааг мэдрээрэй. Сайн байна. 2 гарыг урагшаага хол засъя. Өвдгөө бас гарынхаа алганаас хол засъя. Амьсгал авч гаргаад гарын алганаас хоош нь тохоошолоо. Цээжийг доош нь буулгая. Эрүүгээ урагшин толъё. Папи байрлал. Бүгдгөр засна. Нурууг зөв ээс хэлбэрт оруулна. Амьсгалаарай. Хамгийн чухал нь амьсгал. Амьсгалаа гаргахдаа өшөө позондоо тухыг олоо. Цээжээ доош нь сайн нааж өгөөрэй. 2. 1. Зүйтэй тохон дээр биеийн жинг өгөөд урагшаага хөвлий, давсгийг доош нь буулгалаа. За тохон дээр хөвээр амьсгал аваа гаргая. Baby cobra. Энэ дээр игний асаа гаргаа дээр урагшаага хүзүүгээ сунгая. Сэрэ булчирхаа болон бамбаа булчирхааг сунгаж өгөөрэй. Харц дэш. 3. Эндэ барай. Амьсгал цээж рүү аваад гаргахдаа хоолоогоо хавчаад ужаай чимээ гаргаарай. Зөөлхөн доош нь буулаа соллоо. Эндэ хацраа наагаад 3 амьсгал. Ужаай амьсгалд бол би маш дуртай. Ужаай амьсгалаар бидний сэтгэл зүй их гоё тайвширч, стресс тайлагддаг. За гарын алга цээжний 2 талаас дээшээгээ кобра амьсгал авъя. За ширээгээр дамжээ. Үлмийгөө итгэлгээ доошоо харсан нохоо буюу даун дог байрлалд амьсгалаа гаргая. Өвдгөө нуглаа ташаага дээш нүргэе. Үсгийг өнийг нэгээр нь буулгаад дугуйж ийж байгаа юм шиг амьсгалаа аваад гаргая. 3. 2. Амьсгал ерөөсөө төвчгүй шүү. Боломжоор амьсгалаад гараа. За өөрийнхөө хамгийн сайнээр үсгийгөө буулгаа. Доошоо харсан нохой даун дог. Онц баруун хөлийг дээш нь хаазар өргөөд эндэ барья. 3. Зүүн үсгийг газархаас бүс салгаарай. 2. 1. Баруун хөлийг гарын голоор шидлээ. За хойдлын зүүн хөл үлмийн дээр хай ланж руу амьсгал авлаа. Эндэ барья. 3 амьсгалъя. Тэнцвэрээ олохын тулд гизээ татаж корыг чангална. Йогийг амьсгал, хавиргаа тэлээ цээжин дээр амьсгал авна. Амьсгалаа гаргахдаа хоолойг түнх орчмоор нь хагас тавьчаад ужаай чимээ гаргая. Онц зүүн гар газар харц дээшээ баруун гарлуу. Амьсгалъя. Ужаай гаргая. 2. 1. Баруун гар газар буулаа. Харц урагшаа. Өвдөг нуглая. Амьсгал аваа гаргахдаа хоош нь пирамид заслаа. Хөлийн арыг сонгоё. Дахиад өвдөг нуглын харц урагшаагаа амьсгал аваа гаргая. Хоош нь пирамид.
За дахиад амьсгал авлаа. Өвдөг нуглаад урагшаа харъя. Амьсгал аваа гаргая. Пирамид. Маш сайн байна. Өвдөг нуглая. Баруун хөл хоош нь татлаа high plank буюу банз байрлал. За банзан дээр гизээ татаа коро мэдрээрэй. Үлмийн өөр биеийг урагшин тэмүүлүүлээ банзаараа. Тохоогоо хооронд нь хавчиж байгаа доошоогоо банзаараа буулаа чатуранга амьсгалаа гаргая. Өмнөний яс газар тохоогоо нугал нурууны арын загсан булчинг ажилуулад кобраг зүв хийгээрэй. Эндээс хоошоогоо дааван доог руу амьсгалаа гаргая. 3 2 эрүүгээ цээж руугаа наагаад хоолон баанда жаландраг авчаарай. Зүүн хөлийг дээш нь үргэе. 3 2 зүүн талын бүх цусны эргээл лимфийн урсгал эрчимжиж байгаа талархаарай. Урагшин шидлээ гарын голлоор. За хойдлын баруун хөл үлмэн дээр дээшээгээ high lunge 3 амьсгал барья. Гизээ гой татаа цээж руугаа амьсгал аваарай. Амьсгалаа гаргахдаа чимээ гаргая. Хорхирох санаа алдахын голлоор уужай. За баруун гар газар буулаа. Нуруугаа хагас мушгаад 2 гар мөрнийг шугамд харц дээшээгээ. Амьсгалаарай. Дахиад нэг амьсгалаарай. Амьсгалаа гаргахдаа гар хөлийн гадна талд харц урагшаагаа. За эндээс хоошоогоо пирамид дарлаа. Эхний пирамид бол маш их өвдөж байгаа. Хөлийн арын сонголт маш их мэдрэл явагдаж байгаа. Амьсгал авлаа. Илүү их өвдөлт мэдэрч байгаа. Яагаад гэвэл хөлөөр маш их мэдрэлийн систем, маш их судас оршдог учраас илүү мэдрэмж өндөр, өвдөлт өндөр байгаа. За гой амьсгалаарай. Өвдөг нуглын харц урагшаа. Сүүлийнх пирамид дарлаа. Хөлийн арын сонголт бол тэр чигтээ нурууны сонголт байдаг. Өвдгөө нуглын амьсгал авлаа. Зүүн хөлийг хоош нь татлаа банз. Үлмигөр биеийг банзаар нь урагшлуулъя. Тохоогоо хавчиж байгаа доошоо банзаараа буулаа. Амьсгалаа гаргая чатуранга. Урсаад ундагны яс газар кобра. Анц ширээгээр дамжи хоошоо дааван дог амьсгалаа гаргая. 3 2 гайхалтай өвдөг нуглын харц урагшаагаа. За гарын гадна тал руу хөлийг ээлжлэн урагшаа алхлаа. Доошоогоо малаа санаа буюу йоги скват суулаа. За йоги скват дээр хөлийн уул бүтэн үлмийн гадагшаа задрна. Гарын алга зүрхэн тушаа. 2 тохоогоор өвдгийг дотор талаас нь гадагшин сайн задалж өгье. Нүдэн ханаа. Бүх анхаарлыг доошоо үндэс хүрд руугаа өгье. Амьсгал аваад гаргахдаа муула баандаг барья. Хэрцэнгаа дээш нь хит их чанга биш. Хөнгөн дээш нь өргөөд базаарай. 3 тэгээд амьсгалаарай. 2 малаас надад арцгны хүндийн цусны эргэлт дүүрч сайжирна. Мөн уян хатан чанар нэмэгдэнэ. Зүйдээ урагшаа гар газар буулаа. Өгзгөө дээш нь үргэе. Үлмийг урагшин тэгшлий параллел. Тохоонаас атгахыг толгоогоо доош нь суллаа. Өөрийгөө 2 тал руу нь бүүвэлээ. За нөгөө л биеийн арын сонголтаа л бид нар хийгээд байна тийм ээ. Ер нь бол сонголт хийх дараа л нь эхлээд хөлийн арын сонголтыг хийсний дараа ер нь биеийн арын сонголтыг эхлээд хийсний дараа урд талыг нээж өгдөг. За зөөлхөн гарыг доош нь унжуулад бүхтийгөө дээшээ өндийгөө баслаа. За гудсныхаа толгой дээр зогссон байгаа. 2 гар дээш амьсгал авъя.
Гарын алга зүрхэн тушаа намасте амьсгалаа гаргая. Тадаа санаа нүдэн гизээ татаг хоороо чангалаарай. Ер нь бэлхүүс нарийнхан хөвлийн нарийнхан хүмүүсийн одоо бүгдэнд нь ажиглагддаг нэг ижилхэн шинж тэмдэг нь өдрийн турш босоо байрлалд ер нь гизээ татаж нуруугаа цэх авч явдаг байгаа. За тэгээд гизээ татаа чанга эмчин цээж руугаа амьсгал аавна. Хэрв хөвлий руугаа амьсгалаад ах юм бол коро алдаад нурууг тэгш одоо цэх барих боломжгүй болдог. За амьсгал авлаа 2 гар дээш нь үргэе. Амьсгалаа гаргая. Нүрийг шилбрүү утаанаас нь дарлаа. Гар газар хаш зурагшаага. За баруун хөл гудсны хойно гიშгэ. Дээшээгээ хай ланж амьсгал авлаа. Хай ланж дээр ер нь хүн илүү гоё юм өөдрөг, өөртөө итгэлтэй тэр мэдрэмж төрдөг. Үүнийг удаан барих тусам. За гоё сугаа нэгээ цээжэ баг зэрэг ирэлхэг зоригтой нээгээд өгөөрэй. Амьсгал аваа гаргая. Дахиад баруун гар газар харц дээшээ 100 гарлоо. Нуруугаа хагас мушгээ. За эндээс хойдлын баруун өвдөг газар буй 100 гараар баруун үлмийнөөс атгаад өсгийг өгзөг рүү дарлаа. За шал өөр сонголт руу орж ийн. Одоо хөлийн ард тал биш, гуйны урд талын дөрвөн толгой булчин сонгож байна. Маш том булчин байгаа. Тэгэхээр маш их өвдөлт мэдрэн гэсэн үг. Өөрийнхөө өнөөдрийн хамгийн сайнаар хийхэд хангалттай. Амьсгал аваад гаргаарай. Гар соллоо. За хөлийн гадна талд амьсгалаа авч гаргаад эндээс дахиад хоош нь пирамид дарлаа. 3 амьсгалаа. Өвдөд ивэл хөлийнхаа арыг зөөлхөн илээд өгөөрэй. Хаш зурагшаага. За биеийн жинг уртлын зүүн хөл 2 гарн дээр өгөөд хойтлын баруун хөлийг үлмийнөөс нь түлхээд дээш нь өргөөрэй. Ихэнхдээ хүмүүс 90 градус өргөж байгаа. Өөрийнхөө аль хамгийн сайн дээр. За тэгээд чадвал дээш нь шулуун өргөхийг хичээнэ. Амьсгалаа. Амьсгалаарай. Амьсгал аваад гаргахдаа чимээ гаргая. Баруун хөл зүүн үлний хажууд гიშгий. Гар газар хаш зурагшаага. Хагас утаанаас нь нүрийг шилбрүү дарлаа. Утаанаас нь өвдгөө нуглая. Зөөлхөн өвдгөө нугалж байгаа цээжийг дээш нь авлаа. Нуруугаа хамгаалаад гарын алга зөрхөн тушаа. Нүдэн юу ч битгий бод зөвхөн амьсгалаа мэдрээ. Одоо цаг оршихуйгаа мэдрээ. Яг адилхан эсрэг талтаа. За зөөлхөн 2 гарыг дээш нь өргөлөө. Амьсгал аваа гаргая. Нүрийг шилбрүү дарлаа. Гар газар хаш зурагшаага. Энэ удаа зүүн хөлийн гудсны хойно гიშгэ. 2 гар зөөлхөн дээшээ хай ланж. 3 2 100 гар газар буй. Баруун гар дээшээ. Нуруугаа хагас мушгээ. Харц дээшээгээ. Амьсгалаа аваа гаргая. Дахиад нэг амьсгалаарай. Хойтлын өвдгийн газар буулгая. Баруун гар хаашаа зүүн үлмийнөөс атгалаа. Амьсгалаа аваа гаргая. Өсгийг өгзөг рүү дарая. 3 2 яг тэр өвдөж байгаа мэдрэмжээ мэдрээд эндээ өшөө амьсгал аваад гаргаад байгаарай. Амьсгалах тусам өвдөлт нь багасж байгааг та мэдэрнэ. Урагшаа гар газар боллаа. За амьсгал авч гаргаад дахиад пирамид. Анхны хийсэн пирамидыг бодвол арай мэдрэмж нь өөр болсон байгаа. За харц урагшаа баруун хөл рүү биеийн жинг 2 гар баруун хөл рүү өгөөд хойтлын зүүн үлмийг түлхээд газараас авлаа. Stand split өөрийнхөө хамгийн сайн дээр барья. 3 2 100 хөл баруун хөлний хажууд гიშгэ. Харц урагшаа амьсгал авъя. Утаанаас нь амьсгалаа гаргая.
Дээшээ босохдоо өвдгөө нуглаад дээшээ өндийгөд баслаа. Гарын алга зүрхэн тушаа. Нүдэний 3 амьсгалээ. 3 2 онц намасте. За сайн байна. Одоо хамтдаа мод байрлал явах чинь. За биеийн чинь баруун хөл рүүгээ өгөөд гизээ татаад тэнцвэрээ олохын тулд гизээ татна коро чангална гэсэн. Зүүн хөлийг газраас аваад за баруун гуйны дотор талд хөлийн уулыг гიშгье. Өвдөгний нүдийг их хажуу тал руу задлаарай. За амьсгал авч гаргаад зөөлхөн тэнцвэрээ олсны дараа гарыг дээш нь өргөлөө. 5 хар зурагшаа хамрын үзүүрний цаад орон зайлуу. 2 гизээ татаад цээж рүү хавиргаа тэлж амьсгалаарай. Гаргахтаа хавиргаа хумаад өшөө гизээ татаарай. Онц гар буулаа. Зөөлхөн хөл буулаа. Нэг гүнз ямсгал аваад гаргая. Эсрэг талдаа биеийн жин зүүн хөл рүү өглөө. Баруун хөлийг зүүн гуйны дотор талд улаар нь наая. Өсгийг өөр нэтгэвтэй гიშгээрэй. Баруун өвдөгний нүдийг хажуу тал руугаа нээж өгье. 5 4 3 2 нэг зөөлхөн гар буулаа. Зөөлхөн хөл буулаа. Нүдэний гүнз ямсгал аваад гаргая. Маш сайн байна. За дахиад мод байрлал явна. Энэ удаа цавин дээр чагтлаж подиумыг сунгаж өгнө. За зүүн хөлийг газраас аваад дээш нь сайн өргөж жогоод баруун ташаан дээр цавин дээр уулын дээш нь харуулад чагтлаа. Зүүн өвдгийг гадагш нь хойш нь задлаа. 2 гар дээш нь мөрөө өрөхгүй шүү. Мөрөө гой болгоорой. Өөрийгөө яг мод гэж төсөөлөөд ямар сэтгэл хөдлөлгүйгээр юунд ч яарахгүйгээр зүгээр л амьсгалаа аваад гаргаарай. 3 2 1 гар байрандаа хөлийг зөвхөн өөрөөр нь доош нь өвдөг хүртэл шагааг өвдөг хүртэл гулгуулъя. Амьсгал аваа гаргая. Хоошоогоо сандал. Амьсгалаарай. За сандал дээр тагтаа байрлал. За та нар бол гудсныхаа толгоон дээр хийж байгаа. Эндээ барья. Аарцаг суудлын мэдрэл сунж байгааг мэдрээ. 3 2 нэг гарыг хойно атгая. Тохой шулан. Амьсгал аваа гаргая. Цээжийг доош нь буулгая. Мөрийг доош нь шилб рүү буулгая. За чагталсан гарыг дээш нь тааз руу заагаад мөрний урдуур нээгээрэй. Аарцаг мөр хамтдаа нээгдэж байна. 3 2 амьсгалаарай. Харц ихц доошоо. Нэг гар хойно атгасан хэвээр зөөлхөн цээжийг дээш нь өндийлөглөө. Зүүн хөлийг агаар дээр өвдгөөр нуглая. Амьсгал аваа гаргая. Зөөлхөн зүүн хөлийг хоош нь жилээ. Дайчин 3 байрлал. Гарыг хойно атгасан хэвээр. Гизээ татъя. Нуруу бүхтийхгүй маш хүчтэй кор хөгжин. Хойдлын хөлийг гой чангалаад өвдгөө ажиллуулаарай. 3 2 1 зөөлхөн хойдлын хөлийг гудсны хойно гарыг соллие. 2 гар дээш. Энэ удаа хойдлын өвдгийн газар буулгалаа. Лоол анж. Гарын алга зүрхэн тушаа. За 2 шуугаа 1 шугаманд 2 тохоо шуу 1 шугаманд засаарай. Тоогоо задлана гэсэн үг. Зүүн тохоо баруун өвдөгний гадна талд.
Тохоогоор баруун өвдгийн гадна талаас нь эсэргүүцээд нуруугаа мушгий. Амьсгалын 3 2 1. Урагшаа гар газар хөлийн хоёр талд буулаа. Хойдлын зүүн үлмийг ээдэлглээ. Баруун хөлийг дээш нь тааз руу жийлээ. 3 хөлөлсөн нохой. Баруун хөлийг агаар дээр ташаагийн нээгээд өвдгөөр нь нуглээ. Зөөлхөн хоошоо гидийгээд доошоо суулаа. Амьсгал аваа гаргая. Дээш нь өгзгөө өргөө ташаагаа өргөөд wild. 3 2 1. За би урдуур нэгдэж байна. Буцлаа банц. Доошоогоо чатуранга. Урсаа дээшээ кобра. Эндээс хоош нь давандаа гаргая. 3 2 1. Өвдөг нуглээ. Хоошоогоо хүүхэд амраа. Хүүхэд байрлал. Гол нь амьсгал. Амьсгалаа аваад гаргаарай. За урагшаагаа ширээ. Үлмийнхөө ээдэлгээ доошоо харсан нохой. Өвдөг нуглын харц урагшаа гарын голоор хөнгө үсрээд буулаа. Амьсгалын өвдөг шулуун харц урагшаа нүрийг шилбрүү утаанаас нь гаргая. Өвдгөө нуглаад дээшээ өндөгөд бослоо. Уурд ба хастаа санаа. Намасте 3 амьсгалыг. Өөрийгөө ажиглая, бодлоо ажиглая. Амьсгалаа сонсъё. Зүрхнийхээ цохилтыг мэдрээ. За эсрэг талдаа яг адилхан. Энэ удаа баруун хөлийг та бүхэн яг гудсныхаа толгой дээр яг энэ чиглэлээс хийн. За би бол та нарт харуулах зорилгоор чиглэлээ үе өөрчилнө. За одоо зүүн хөлн дээр биеийн жинг өглөө. Баруун хөлийг дээш нь сайн өргөж жогоод зүүн цавин дээр уулын дээш нь харуулаад засъя. Мод байрлал баруун өвдгийн гадагш нь хоош нь засаарай. 5 4 Хөмсгөө соллаад хөнгөн гоё нэмсэглээрэй. Харц хамрын үзүүрний цаад орон зайлуу. Зөөлхөн баруун хөлийг ээдэлгээд гадна талын шагааг өвдөгний дээр хүртэл нь гулгуулъя. Эндээ доошоогоо хоошоогоо сандал суулаа. За энэ бол сандал дээр тагтаа байрлал. Хаарцаг, суудлын мэдрэл, сонин, нуруу, өвддөг хүмүүс хүртэл яг энэхүү байрлалд нурууны өвдөлт арилна. Гарыг хойно атгалаа. Амьсгал аваа гаргая. Доош нь цээжийг буулгая. Атгсан гарыг нуруунаас салгаа дээш нь тааз руу заая. 3 2 1. Гар хойно атгсан хിവэр баруун хөлийг соллын агаар дээр өвдгөөр нь нуглая. Зөөлхөн гизээ татаад төвлөрөөд дайчин гурвлуу очлоо. 3 2 1. Үлмийн гудсны хойно гიშгэ. Гар соллын хай ланж. Хойдлын өвдөг газар буулаа. Амьсгал аваа гаргая лоо ланж. Гарын алга зүрхэн тушаа. Баруун тохоо зүүн өвдөгний гаднаас тохоогоор өвдгийг эсэргүүцээд нуруугаа мушгий. Хүзүүгээ мушгий харц хоошоо. 3 2 1. Гар газар хөлийн хоёр талаас хойдлын үлмийг ээдэлж байгаа.
Зүүн хөлийг дээш нь тааз руу. 3 хөлөсөн down dog. Зүүн хөлийг агаар дээр ташаа гинэ. Зөөлхөн хоошоо гидээгээд үлмийн биеийн хойно гიშгээд доошоо нэг сууя. За суугаад нэг амарсны дараа тулж байгаа 3 мөч рүү түлхээд ташаага дээш нь үргээ. Бүр дээш нь үргээ. Хоош нь цээжийг нээлээ. 3 2 гой 1 буцла банц. Доошоо чатуранга. Урсаад авъя могой. Энэ дэр нуруугаа мушгий. Харц хоошоо баруун өсгийгөө харъя. Урагшаа амьсгал авъя кобра. Зүүн мөрөн дээгүүр зүүн өсгийгөө харъя. Урагшаа амьсгал авъя. Доошоо хөвтлээ. Энд амраа. 3 2 амьсгалаарай. 1. За хөлийнхөө үлмийнөөс шагаанаас хатгая. Өвдгөө хооронд нь нийлүүлээ. Даннураас на буюу нум байрлал. Үлмийгөө дээш нь жилээ. Биеийн жин хэвлэр үгээ. 5 4 3 Хөлмийг өшөө дээш нь үргээ хүзүүгээс оллаарай. 2 1 амрээ. 3 амьсгалъя. Зөөлхөн гар цээжний 2 талаас дээшээ кобра авъя. Эндээс хойш нь down dog руу амьсгалаа гаргая. Өвдгөө нуглах газар. За дээшээ хоошоо суугаад очир суудал. За титэм үрдийг сэрээгч 3 цэгийг хагасаар явна. За хагасаар эхлээд өнөөдөртөө явъя. Тэгээ дараагийн цоврал хичээлүүд дээр ахиулна. Тэгээ хийсэн хүмүүсээс комент хэсэг сэтгэлдээ хуваалцаарай. Урдаа адил талд гурвалжанг зуръя. Гурвалжингийн үзүүр урагшаа харна. За гурвалжингийн суурин дээр гарын алгыг наалаа. Зулаа бол яг толгой орой биш те, толгой оройноос дух руугаа 2 хуруу урагшаага зулаагаа гурвалжингийн орой дээр наалаа. Амьсгал аваа гаргая. Үлмийгөө ээлтэлгээд өвдгийг авъя. Өөрлөгөө ойртоо талхая. Энэ үед 2 тохоо яг хоорондоо параллел 90 градус нугалсан байгаа. За нэг хөлийг өвдгөөр нь нуглаад бугалган дээр. Нөгөө хөлийг өвдгөөр нь нуглаад бугалган дээр. Мөрөө доош нь унгаах биш, мөрөө дээш нь өргөөд хүзүү мөрний булчингаа ажиллуулаарай. За нүдэ нэгэд гудсныхаа гол хэсэг рүү харъя. Амьсгалыг 3 2 1 зөөлхөн хөл соллыг хүүхэд байрлал 3 амьсгал. 3 цэг дээр маш их хуйхны хаван буудаг. Энэ нь дагаад нүүрний хаван буудаг. Мөн хуйх руу маш их энерги очиж байгаа учраас үсний ургалт сайжирдаг. Энергийн хувьд бол бидний титэм хурд нэгдэнэ. За зөөлхөн дээшээ хараад твтлээ. За хичээл алганаа ер нь бол анжис байрлалаар дуусгадаг. Учир нь маш олон хүмүүс хүзүүний асуудал хуян ихтэй болсон учраас хоолой хүрдэг нээж хуян арилгах зорилгоор за мөн биеийг уруу харуулснаар детокс явагддаг. За дээшээгээ хараад үсний болт нүдний шилийг солил. Хөлөө дээш нүргэе. Үлмийгөө жигээд далан дээрээ зогсъё. Зөвхөн дал газар бусд нь дээшээ шолон. Хэрэг үнийг чадахгүй бол хан эхлээд ашигладаг. Өнөөдрийн йог бол анхны шатанд зориулагдаагүй. Өмнө нь йог хийжсэн хүмүүс зориулагдсан байгаа. Толгой орой дээгүүр үлмийгөө итгэлгээд гიშгэ. Гарыг атгаад гудс руу тарья. Анжис байрлал. Зөвхөн дээшээгээ харна. 3 2
Нэг өвдгөө нуглаа чихээ хавчээ. 3 2 маш их хоолон хүрд нэгдэж хүзүүний харийн хуян арилна. Муу шарус хөөгдөн. Зөөлхөн нурууны араас түшж агаад үе үеэр нь буулгая. Өвдгөө нуглаа тэврээ. За өвдгөө нуглаа тэврээ. Нуруу өвддөг хүмүүс жоохон янгинж болно. Баруун үлийг өвдгөөр нь нуглаад тэврээ. Зүүн үлийг шолоонжээ. Зүүн гараар баруун өвдөг атгаад нуруугаа мушгий. 3 2 1 зөөлхөн буцаалаа. За эсрэг талдаа хөлөө солиё. Баруун гараар зүүн өвдөгнөөс хатгалаа нуруугаа мушгий. Хамсгалъя. 3 хамсгалаа одоо хамраараа аваад амаараа гаргая. 2 1 зөөлхөн буцаая. За шаваас намрээ шилб гойны арыг доош нь гөвөөцгсрээ. За суллын үлмийг бас авж агаад гадагш нь хөлийг хүчтэй нэг саваад сулал. Гараа өргөөд бугуугаар эргүүлээ. Бөөвөө атгаад сарвайлгая. Биеийнхээ хоёр талаар гарын алгыг дээш нь хүзүүгээ эргүүлээ. Хоёр тал руу нь үгүй гэж хийнаагаарай. Толгоогоо цэглээд шүлсээ залгая. Шүд зуултаа салгая. Хилээ тоочудныхаа хойноо. Баруун гарыг хөвлий дээрээ хүүсэн дээрээ авчрээ. За одоо бид цээж рүү амьсгалахгүй. Одоо бид belly breathing буюу хөвлийн амьсгал явна. Гэзээ шаар үлээж байгаа юм шиг бөмбөлгөөд амьсгал авна. Доош нь амьсгалаа гаргахдаа гэзээ суллаад нуруугаа доош нь гуц руугаа суллаад доош нь наагаарай. Амьсгал авахдаа гэзээ сайн бөмбөлгөөд яг шаар үлээж байгаа юм шиг. Амьсгалаа гаргахдаа зөөлхөн гэзээ суллаад нуруугаа доош нь суллаарай. Энэ үед огт цээж хөдлөхгүй яг л нялх хөвчөг хөвлий руугаа амьсгалъя. Эндээ өөрийнхөө хүснээр шаваасанаг хийгээрэй. Ингээд өнөөдрийн маань хичээл хамт байсанд баярлалаа. Миний хувьд хичээлийг бас жоохон богинохон заах челленжийг өөртөө гаргаад ингээд хийж гин. Тэгсэн чинь өнөөдрийн 30 минутын яг маань 38 минут болсон байна. Магадгүй дараагийнхыгаа илүү богинохон товчхон тодорхой байлгахыг бас хичээнэ. Ингээд өнөөдрийн хичээлтэй хамт байсан гэлаалаа үргэлжлүүлээд та шавааснаагаа хийгээрэй. Намасте.